За одоо бидний нэг хуралд орж суугаад нэг жил гаруй болж нэг тэрбум гаруй долларын зээл авлаа л да. Тэгээ сая хэлж байгааг нь би зүгээр нэмээд багцаалдад бодохоор 110 сая доллараар бол вакцины авчихсан юм байна да. За зарим нь зээлээр авцсан, зарим нь мөнгөний төлөөл авцсан юм л айл байгаа юм байна. Нэгдүгээр асуулт нь шүү дээ. Энэ Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банк гэдэг юмнаас зээл авдаг болж эхэлж байгаа юм байна да. Тэгэхээр энэ дээр хүүгийн надад нэг хэлээд гэж батгүй чи яг өнөөдрийн лайбрери ярихгүй л дээ. Чи ингээд энэ хүү хэдээс хэдийн хооронд хэлбэлцэх үү гэдэг нэг тийм хэлбэлзэл надад хэлээд өгөөрэй. Ер нь Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банк одоо асуултын тэмдэгтэй юмнаас юм авч эхэлж байгаа улсууд. Хоёр дахь нь бол эрүүл мэндийн яам вакцины бодлого гэж гарсан уу? Ийм айл дэлхий дээр байхгүй гэж би хэлээд байгаа шүү дээ. Ийм олон төрлийн юм тэндээс аваад хэрэглээд тэгээд наадах чинь бол ингээд популяц Монгол гэдэг энэ үндэсний популяцийн хувьд бол туршилтал болоод байгаа гэж би зөндөө болоодоо ярьсан. Одоо тэгээд цаашдаа яг ямар вакцины авах гэж байгаа? Хин гэдэг вакцины авах гэдэг байгаа. Ийм бодлого чинь аль дэвэн гарын гарсан байх ёстой л да. Одоо туршдаг бол туршчихсан. Аль нь ямар хувь байдлаа үйлчилж байгаа бусад дэлхийд туршчлаа да баг. Тэгэхээр эндээс та нарт одоо хэлэх юм байна. Одоо энэ үлдэж байгаа мөнгө гэдэг юм уу, нөөцлж байгаа мөнгө гэдэг юм уу, цаг үеийн нөхцөл байдлаас хамаарат цаашдаа яг ямар вакциныг авъя гэж байгаа юм бэ? Энийг маш их тодорхой хэлж өгөөч. Ер нь их хурлын гишүүдэд нэг тараачмаар юм байна. Асуугаад та нарын хаагуй яран салгаж ихэ сонсогдохгүй байгаа. Тэр эрүүл мэндийн яам энэ ямар вакциныг ямар одоо хичнээн сая тунг ямар үнээр авсан. Ширхэг гинүү тунг гинүү хамаагүй ойлголтоо тавиад энийгээр нэг хуудас материал манай надад лав өгөөд энэ хурлынханд хэрэггүй байхад тэр хэрэгтэй байна. Одоо өнөөдөр ер нь хоёр өшөөний асуулт бол одоо цаашид та нар яг хичнээн сая тун авна гэсэн ийм бодол төлөвлөгөө байгаа юм төсөөлөл. Ийм асуултуудад хариулах дэлгэр тодруулъя дараа. За тэр